Тариан талбайн замаар Парксиг гэмээр нэгэн микер давхих бөгөөд машинд Францис гэх гол дүрийн залуу эхнэр болон хоёр хүүгийн хамт юм. Зомби вируснээс болж дэлхийн хүн амын 95% нь зомби болон хувирсан бөгөөд тэдний гэр бүл аюулгүй газар хайн явааны нэм. Францис микрээр барьсаар нэгэн хуучин байшингийн гадаа ирэн зогсоно. Байшинд ороход ханаар нь дүүрэн бугуйн толгой гэх мэт чихмэлүү төлгөөтэй байх бөгөөд хараас удаан хоосон байсан нь нэлээд байлаа. Францис байшин дотор алхангаа гүн бодол тавтана. Өсөж төрсөн гэр нь болохоор байшингийн өнцөг булан бүрийг сайн гихч нь мэдэх бөгөөд болзошгүй аюулт бэлэн байж гартаа дорцоо барьсаар хоёр давхар руу гарна. Нэгэн өрөөний хаалгыг удаан гихч нонгоолоход орон дээр тэрний аав өөрийгөө буудаж амиа өгдөгсөн байдалтай олдно. Францис түүний гаран дэх гар буу болон Rolex бугуун цагийг аван зүүн. Гинэд хажуу өрөөнөөс нь нэгэн эмэгтэй уучлаарай хэмээн гарч ирнэ. Францисийн ээж нь байх бөгөөд мэдээж ээжтэйгээ уулзсан тэр ихээхэн баярлах боловч тэр үед ээжийнх нь би голоороо хуваагдан цээжин биеийн түн рүү мөлхөж эхэлдэг. Ээж нь аль хэдийн зомби болсон байлаа. Зомби яагаад яриад байгааг нь гайхаж магадгүй байх л та. Энэ зомбигийн вирус нь сэтгэлийн гүндэх гэмшил эсвэл муу мухай зан чанарыг нийл гаргаж ирэх бөгөөд зомби болсон хүмүүсний хөвчлэн нэг үгөө тавтан хэлэх шинжтэй байдаг. Францис өөрлөө нь мөлхөн ирэх түн рүү гар бугаа цэглүүлэн арай ядан цоод ардаг. Эцэг эхийнхээ зогцыг тариан талбайд оршуулж гэр бүлтэйгээ хамт хойдох замд нь үдэн явуулна. Эцэж ядарсан тэд эцэг эхийнхээ байшинд хэд хоног амран эрт хүчээр нөхөр болдог. Маргааш нь байшингийн гадаах насоосыг ашиглаж уух хөстэй болох өгөөд тэдний гэр бүл устай болсондоо ихээхэн баярлаж байлаа. Хамгийн чухал нь ундны ус байгаа учраас хэсэг хугацаанд эндээ үлдэхээр болцгооно. Францис том хүүгээ дагуулan байшингийн хажуух агуулгах руу очин хэрэг болоход зүйлийг цуглуулна. Гэвч агуулгын таазнаас боомлоотой цогц байх бөгөөд том хүн түүний тэлээнд байх түлхүүрийг авахыг оролдох үед цогц түүний дээрээс ундаг. Яарангүйсээр худаг дээр очин гараа угаахыг харсан ээж нь юу болсон талаар асууна. Өөр цогц байсан тухай сонссон ээж нь дахин өөр цогц байж магадгүй хэмээн байшингийн энэ тэмдгийг шатгана. Францис эхнэртэйгээ хамт хонглын өрөөг шалгахаар орох бөгөөд тэд цахилгаан үсгээр байгааг олдог. Францис хонглын өрөөнөөс яаран гарах бөгөөд өрөөний харан дээр харандаагаар зурсан гэр бүлийн хүч хэрхээлтэй холбоотой зургууд байдаг. Ширээ тойрон сууж оройн хоолоо идэх гэр бүл. Тэдний том хүү Жош ширээн дээр байх радиог асан долгионд харуулах гэж аав нь дургуйцна. Ээж нь энэ ярианы сэдвийг өөрчилж хэр удаан энд байх талаар нөхрөөсөө асуух бөгөөд цэр устайн дээр энд аюулгүй хэмээн нөхөр нь явах шинжгүй хариулна. Радио долгион энд баригдахгүйгаас болж гадуур юу болоод байгаа тухай мэдээлэл авч чадахгүй эхнэр нь бухимдангуй байлаа. Өмнө нь радионоос сонссны дагуу хойд зүг рүү явах хэрэгтэй талаар амж хуулгана. Тэдний том хүүч гэсэн найз охиныхоо араас хойд зүг рүү явж хорогдох газарт очихыг хүсэж байлаа. Францисийн хувьд багада амссан гэр бүлийн хүч хэрхээл нь сэтгэлийн гүнд нь харт толболон үлдсэн байх бөгөөд энэ газар эргэж ирснээс хойш тэр тусламжууд нь баг багаар сэргэж буйд эхнэр нь санаа зовн энэ газараас хурдан явцгаахыг түүнээс гуйна. Тэдний гэр бүл хойд зүгийг чиглэн замаа цааш үргэлжлүүлнэ. Тэд явсаар нэгэн гүүрэн дээр ирэх бөгөөд уймэнээс болж гүүрэн дээр хаягдсан машинууд замыг нь хаасан байлаа. Эхнэр нь түүнээс зүгээр хажуугаар нь гарч явахыг хүсгэд аюул байж магадгүй хэмээн дургуйцгэд түүний эхнэр зөрүүдлэн машинаас буун ураг шалхаж эхэлнэ. Гүүрийг хаасан өргөс цаадыг барьж явсан сэлмээрээ тасдгийг оролдох боловч цанга дуунаас нь болж нэгэн цэргийн хүчтэй зомби нэвтрэх бичиг хэмээн орилон дайрна. Нөхөр нь яран буу гаргаж буудах боловч буун дуунаас болж зомбинууд нэг нэгээр нэмэгдэж эхэлнэ. Тэдний машиныг зомбинууд бүслэн авах үед машинд байх хүүхдүүдэд авахын тулд Францис хий буудан зомбинуудыг өөрлөгөө дуудана. Тэр хооронд эхнэр нь хүүхдүүдэд машинаас буулгаж амжих бөгөөд харин Францис өгсөн цэргийн тэлээнд байх гранатыг аван машинууд дээгүүргүйнэ. Буун оосон зомбинууд руу граната шидэн тэднийг устгана. Ийхүү арай ядан амьд гарсан тэд машина хаян хум хуучин байшин руугаа эргэж ирдэг. Чамайг л эндээс авъгснээс болж бид сая өгөгдөглөө хэмээн Францис эхнэрээ зэмлэнэ. Францис маргааш нь машина авахаар эргэж очих ба машиндаа бодолт автан хэсэг суух бөгөөд буцаж гэртээ ирэх үедээ машин биш харин бензин болон өөр бус зүйлийг чирэн ирнэ. Эхнэртээ машин эвдэрчихсэн хэмээн худал хэлэн цавтай бензинээ өргөсөөр хонглын өрөөлөө бууна. Өөрийн айдсаа арай ядан даран цахилгаан үсгүүрийг ажилуулна. Машиныхаа бензин ачаар цахилгаантай болж хэрэглээгээ хангаж чадхаар болох хэдий ч эхнэр нь хайрын бензин хэмээн халаглана. Гэхдээ л гэр бүлээр аз жаргалтай аюулгүй байгаад Францис сэтгэл хангалуун байлаа. Хоримынхаа видео бичлэгийг үзэн тэр хоёр хэсэг романтиклана. Тэр үед дээд давхарт ах トゥ хоёр гэр бүлийн зургийн цомгийг сонирхон үзэх бөгөөд ах нь авга ахтай ямар адилхан байгааг дүүн гайхна. Маргааш өглөөнд Францис эхнэрийгээ энд үргэлжлүүлэн амьдарцгаая хэмээн ятгана. Хасар том тараан талбай. Дээрээс нь ундны цэвэр устай учраас энэ нь ч нэг буруу зүйл биш байлаа. Тэр өдөр Францис хойдох шанд байх
нохойн үрлөө очин тэнд байх нохойнд хүзүүний осол зөөлөх гэж байгаад хазуулах бөгөөд шархаа цэвэрлүүлж байх үед түүний эхнэр эмнэлэг явах хэрэгтэй гэхэд ихээхэн дургүйцэн. Энэ үед тэдний том хүү радиогоо барин гэрийн гадуур сүлжээ хайна. Хоригдох газрын холбоог сонссон тэр эцэг ихээ яаран дуудаж тэдэнд юу сонссноо хэлэх боловч аав нь буруу сонссон байлгүй хэмээн эрс няцаана. Оройн хоолны үеэр эхнэр нь энэ тухай дахин сөхөхөд одоо хүртэл ухаан суугаагүй байна уу хэмээн түүнийг зэмлэнэ. Энэ өдрөөс хойш Франсис аюулгүй байдалд анхаарч эхлэх бөгөөд том хүүдээ хүртэл хэрхэн буугаар буудах талаар тариалал байдал зааж эхэлнэ. Энэ байдалд нь түүний эхнэр ихээхэн дургүй байх бөгөөд уур нь хүрсэн Франсис эцэг шигээ авир гаргана. Тэр үед тариалал байн хажуух шүмээс зомбинууд бурхны нэрийн өмнөөс гисээр тэднийг хөөнө. Тэднээс зүгтэн гэртээ орж хаалгаа шүүгээр таглан дээвэрлүү гарсан уг тусгаадаг. Улам болох зомбинууд тэдний байшин бүслэн тоддог шовхорч битдэг. Тэр үед нэгэн машин гэрлээ асан сигналдаж зомбинуудыг өөр тийшин дагуулan явна. Өгтлээ хайсан тэд маргааш нь гэрийнхээ эргэн тойрныг харахад ихэнх зүйлс нь эвдэрсэн байлаа. Өчигдөр оройны машин юу машин болох талаар гадарлаж байсан Франсис баг байхдаа байнга ирж тоглодог байсан гол дээр ирэхэд тэнд түүний ах машиныхаа хажууд сууж байдаг. Ахыгаа харсан тэр баярлах биш дургүй байгаа нэлт байлаа. Түүнээс өчигдөр яагаад тусалсан талаар асуухад аав ээжийг сайн байгаа эсхийг харахаар очсон гэж хариулдаг. Түүнийг байгааг мэдээгүй мөн аав нь үргэлж чамайг эргэж ирнэ гэж ярьдаг байсан талаар шилдэг. Тэдний байгаа байдлаас харахад ах トゥ хоёрын харилцаа муу гэдэг нь мэдэгдэгч дээр үед хийсэн алдааныхаа хариу дүүгийнхээ гэр бүл туслахыг хүсэж байгаагаа ах нь хэлдэг. Франсис үүнд ч огцон муурлаж буугаа чиглүүлэн гэр бүлээс нь хол байхыг анхааруулдаг. Ах нь түүнд бодлоо өөрчилбөл хэлээрэ хэмээн газрын зураг өгч машиндаа цуунхалдана. Эхнэр нь ч гэсэн хэн тусалсан байж болох талаар барагсааж байсан байдаг бөгөөд ах нь явхдаа мартаад үлээсэн хувцсыг харуулan намайг очиход аль хэдийн өвчгсөн байсан хэмээн эхнэртэй худал хэлдэг. Энэ явдлаас хойш Франсис байшингийнхаа бүх цонх болон гарцуудыг банзаар таглаж аюулгүй байдалд анхаарч эхэлнэ. Хүүхдүүдээ ч гэрээс гаргахаа болсон бөгөөд нэг өдөр баг хүн гэр дотроо уйдагаа гарах гэж ялаатай хөөцөлдөж байгаад хонглын өрөөрөө ордог. Франсис хонглын өрөөний цонхыг таглахаа мартсан байх ба түүний баг хүү цонхны гадуур алхах зомбиг хүнтэй андуур нь яриа өдөгч сул дорой болтон зомби түүн рүү дайрдаггүй. Тэр үед азар ээж нь орж ирнэ. Айсан хүүгээ аргадахын тулд зомбинууд сул дорой болж байгаа учраас удахгүй хөдөлөө энэ байшингаас гарах болно хэмээн хэлдэг. Үүнийг Франсис нууцаар сонссноор тэр зомбиг даган тариалал бод очиж түүнийг алдаг. Сэлэмнийхээ цусыг хувцсандаа арчин чангаар эхнэрээ дуудан гэрлөөгүй яран очиж саяхан алсан зомбийн хотлогоо гэрээхэндээ харуулах ба ойролцоо маш олон зомби байна хэмээн тэднийг хуурна. Энэ нь эхнэр хүүхдээ гэрээс гарахгүй гэсэн түүний санаа байлаа. Франсис тэднийг уйдаахгүй тул хаа байсан 9 сард шинэ жилийн гацуул засаж оройн хоолой идэнгээ Сантагаас юу хүсэж байгааг нь асуух ба газрын зураг эндээс явах гэх мэт тэдний хүссэн хүсэлтүүдээс харахад эхнэр хүүхэд нь аль хэдийн шалтаа буусан харагдана. Энэнд нь нууралсан тэр эхнэрийнхээ өнгөрсөн амьдралын талаар гэрэл эхлүүлнэ. Бүх үнэн хүүхдүүдтэй хэлхийг шаардах ба эхнэр нь уйлангуй бүхнийг дахин эхлэмээр байна гэдэг. Франсис гинт чанга дугаар тэр чинь өвчгсөн хэмээн орлох бөгөөд энэхүү тэдний хэрүүл ширүүсдэг. Эхнэр нь хэдэн жилийн өмнө түүнийг араар нь тавьснаар том хүнд өрсөн бөгөөд эцэг нь Франсисын ах нь болж таардаг. Гэрийнхнийхээ нүдэн дээр газрын зургийг шатаах үед бухимдсан эхнэр нь түүнийг алгадан галтгоог орхин явна. Баг багаар Франсисын сэтгэл санаа уймрах бөгөөд байшингаа уламл битүүмжилж эхэлнэ. Хэдэн 7 хоног зомби огт харагдаагүй ч эргэн тойронд нь өшөө олон байна гэх үгээр энэ үйлдэлээ хаацайлж эхэлнэ. Үүнийг нь эсэргүүцэн гэр бүлдээ уурлаж эхлэх тэр үед нэгэн хүн тэдний хаалгыг тогшин тусламжгүй. Том хүн яран очиж хаалга онгойлгох бөгөөд нэг нь шархагдсан цэрэг шалан дээр шалдаан унана. Цэргийн шархыг эмчилж байх үед тэр цэрэг нэгэн эрэгтэй гацаар амьд үлдсэн талаар ам нээдэг. Түүнийг зомбинуудаа тулдаад үлдсэн надад таниа байгаа байшинг зааж өгсөн гэдгийг сонсоод эхнэр нь Франсисын ах амьд гэдгийг гадарлаж эхэлнэ. Шархыг нь боосны дараа түүнийг хонглын өрөөнд төгжинэ. Саяын сонссон зүйлээс болж өрөөндөө бүүх ээжигээ том хүн аргадангаа эндээс орох гэж байгаа тухайгаа хэлдэг. Аав нь өөрийг нь хайрлахгүй байгаад гомдсон тэрээр гадагш гарын жинхэнэ эцгээ олж түүнд туслахаар шийдсэн байлаа. Маргааш өглөө Франсис эцгээ зүүдлэг хар даран сэрнэ. Галтгооны өрөөнд эхнэр баг хүү болон шархсан цэргийг өглөөний цай уун суугыг харагч том хүүгээ байхгүй байгааг анзаарна. Том хүн аль хэдийн хаалганы цоожийг тайлаад явчихсан байлаа. Уурандаа шатсан тэр галтгоороо очин цэрэг залууг сэлэмдэн хороож эхнэрээ зохин ухаан алдуулна. Эхнэр нь хонглын өрөөнд ухаан орох бөгөөд баг хүүтэй хамт тэнд хорчихсон байлаа. Гарах арга хайж байх тэр үед нөхөр нь сахин алхан цэрэг залуугийн хувцсыг өмсөөд хоол барьсаар өрөөнд орж ирэн ёслоно. Хинч гарсан эрүүл ухаантай биш гэдэг нь илт байлаа. Нөхөр нь шаал өөр хүн шиг зан авир гарахын цацуу авчирсан хоолоо тэдний өмнө гайхуулан идэж байснаа газар чиднэ.
Үргэлжлүүлэн өөрийн баг байхдаа аавдаа хэрхэн хүчрхийлүүлж байсан түүхээ яриангаа саяын асгасан хоолоо түүж эхэлнэ. Газар унсан хоолны утгыг олж харсан тэрээр нөхрийнхөө нүдийг хариулж утгыг авахыг хичээх боловч нөхөр нь утгыг аван өрөөнөөс гарч явна. Эргэж ирэхээс өмнө тэндээс гарах аргыг хайх ба уг төмөр ашиглан цонхыг битүүлсэн банзыг хавхалж байгаад өндрөөс унан ухаан алдна. Хүүгийнхээ дуунаар ухаан орох бөгөөд хүүн түүнээс аав биднийг алах уу? Хэрвээ би тэр хүүхчиг жүжиглвэл яах бол хэмээн асууна. Өмнө нь ээжтэйгээ хамт үзсэн киноныхоо гол дүрийн хүүхдийг дуурайн өвдсөн мэт орилон жүжиглэж эхлэх бөгөөд түүнийг нь сонссон Франсис яаран өрөөнд орж ирэн хүүгээ шалгана. Энэ үед эхнэр нь түүний араас дайран гимтээж хүүгээ аван хонглын өрөөнөөс зогтон гарна. Франсис араас нь буудах боловч төд удалгүй багын дурсамжин сэтрэн хийм хамж эхэлнэ. Тэр хооронд эхнэр нь хүүгээ дагуулan байшингаас гарах боловч тэдний гэрийн үүдэнд Франсисын ах зомби болчихсон хүн идэж байдаг. Эндээс зүг тэмээн орилж тэдэн рүү дайрах бөгөөд эхнэрийг нь чирэн хонглын шатаар уруудна. Гадаах чимээг сонссон Франсис сэхэ орж өрөөнөөс гарахыг оролдох боловч гаднаасаа цоожтой байлаа. Зомбидод тэмцэлдэх ээжигээ аврахын тулд баг хүн барьж байсан чидэнгээрээ зомбигийн толгойд өндөр буулган авахыг гэж өөрөө аюулд орно. Эхнэр хүүхэд нь бараг зомбины хоол болон галдах тэр үед Франсис өрөөний хаалгыг эвлэн гарч ирээд зомбины толгойд өндөр гар бугаараа цохиж өгдөг. Арай хийн зомбины аюулаас салсан ч Франсис гэр бүлийг минь аюулд оруулаа хэмээн эхнэрлүүгээ гар далах тэр үед баг хүн гараа барьсаар уйлан дуугардаг. Ээжигээ аврах гэж байгаа зомбид хазуулсан тэр байлаа. Франсис хөршиж орхин зогсох бөгөөд харин эхнэр нь хүүгээ газар хөвтүүлэн гарыг нь тайрахаар шийднэ. Тэр үед Франсис гинэт ухаан орж машинаа авчрахаар гүйдэг. Ээж нь арай хийн зомбид хазуулсан гарыг нь тайрах бөгөөд хүү нээжээсээ би сайн байсан уу хэмээн асуун ухаан алдна. Франсис зогсолтгүйгээр машин дээрээ ирэх бөгөөд тэнд том хүүтэйгээ таардаг. Том хүн түүн рүү буу чиглүүлэн зогсох ба цуснд будагцсан аавыгаа зомби болсон хэмээн бодсон нь ойлгомжтой байлаа. Франсис амьсгааллын хажуугаар том хүүгээ харсандаа баярлан юм ярих сөхөөгүй хүүргээ дөхөх тэр үед сандарсан хүүн гохоод арж орхино. Одоо л юу буруу хийснээ ойлгох хүүн ааваасаа уучлахгүй эцсийн замд нь үднэ. Ийхүү машиндаа суун ээж дүү хоёрлогоо яарвчлан дахиух бөгөөд байшингийн гадаа ирэн зогсох машины дуутай зэрэгцэн энэхүү кино төгснө. Та бүхэндээ 2024 онд нээлттэй хийсэн Outside киноны тухай товчлон хүргэлээ.